29 дугаар сургууль гэж сая бол маш айхтар зүйл бий боллоо шүү дээ. Тэ нөгөө харанхууд байсан зүйл гэрэлт гарны гिचээр нууц байсан их муу муухай зүйлүүд ил гарсан. Тэгвэл 29 дугаар сургууль гэлтгүй ер нь бол яг хөө зүгээр сайн сайхан юм хийж байгаа, хийх хүсэж байгаа хүүхдүүдийн төлөө ажиллаж байгаа бас багш нар байдаг юм байна. Тийм байгаа тий. Тэгэхээр бас энийг нийтэд нь ингээл ерөөсөө хүлээ ингээл бас туйлшрах бас хэрэггүй тийм. Тэгээд энэ тусгай сургуулиудын дунд хамтдаа энэ нэмсгэлгийн урлагийн их наадам 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна. Тэгээд энэ дээр бас нэг онцлог зүйл нь юу байсан бэ гэхээр сонсголын бэрхшээлтэй ч байдаг юм уу, харааны бэрхшээлтэй хүүхдүүд нэг талаасаа нөгөө мэдрэмж нь маш сайн хөгжсөн байдаг юм байна. Тийм. Тэгээд шүүгчд бол хэлжсэн л да. Хүн ер нь яг ийм нэг яг ийм бэрхшээлтэй ч юм уу те ийм байх тусмаа ямар нэгэн зүйлийг нөө давж те ингэж бүр хичээх, хөдөлмөрлөх тэр зүйл их байд юм байна. Үнэхээр их бахархаж байна гэж хэлжсэн. Тэгээд үзэгчд манаас мэдээллийн хөтөлбөрөөс дэлгэрэнгүй хүлээн аваарай. Хамтдаа нэмсгэлийн урлагийн их наадам тусгай сургуулийн сурагчдын тэсэн ядан хүлээдэг тэмцээнүүдийн нэг болжээ. Ягаад гэвэл энэ л тэмцээнд оролцож хүүхдүүд өөртөө ихтэй болж хүсэл мөрөөдлийнхөө нэгэн хэсгийг биелүүлж байна. Хэдийгээр тусгай сургуульд сурдаг ч гэсэн тэд бусад хүүхдийн л адил бүр зарим нь тэднээс ч илүү гоц авьяастай байдаг байна. Шүүгч одоо хийгээ сууж байгаа тус үнэхээр одоо сэтгэл хөдлөсөн, догдлуулсан, өрөвдсөн ямар одоо хүн боломж бага байх тусмаа ямар их хөдөлмөрч байдیں۔ Ямар мундаг авьяастай мэдрэмж нь ямар их өндөр байдیں۔ Тэгээд энэ хийж байгаа үзүүлбэр бүхэн чин сэтгэлээсээ тий. Тэгээд энүүд яаж энэ үнэлгээ өгөх юм, яаж шүүх юм. Одоо нэгэн тал тэмцээн юм чинь шүүн тий. Тэгээд үнэхээр авьяаслаг тэр хөгжмийн номер дээр бол үнэхээр бүр одоо дэлхийн том зохиолуудыг тоглож байна. Тэгээд тэр энэ хүүхдүүдийг ингэж бэлдсэн тэр аав ээж нь багш нарт нь бас нөхөр бахархаад сэтгэл хөдлөөл тэр хүмүүсээр маш их бахархаад энэ дүүнэрээрээ бахархаад одоо догдлол сууж байна. Хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэхийн төлөө өөрөө хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн түүнийгээ даван туулж хөдөлмөрлөж байгаа гайхалтай багш нарч байдаг. Тэдний сургасан хүүхдүүд ихнээсээ соёл урлагийн сургууль урилгаар суралцаж эхэлжээ. Юу гэдгийг хөгжлийн бэрхшээл гэж ярих юм бол одоо хөгжим тоглож чаддгүй хүн бол тэр бас хөгжим тоглож чадахгүй л нэг хөгжлийн бэрхшээл шүү дээ. Хөгжим тоглох одоо тэр чадвар нь хөгжөөгүй байна л гэсэн. Тэгэхээр хөгжлийн бэрхшээл гэдгийг бол юу гэж яах вэ гэхээр одоо манай хүмүүс бол ямар ч тийм бэрхшээл төрөхдөггүй ерөөсөө бүжгэлж гин, дуулж гин, хөгжимдөж гин. Бүх одоо сургуулийн хүмүүс маань яг л жирийн сургуулийн хүмүүс чиг энэ ч яг хоорондоо ингээ өрсөлдөөд бүгд ингэ хоорондоо уралдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол нэг бэрхшээл гэсэн юм бол их байхгүй шүү дээ. Тэгэл би ер нь ийм олон хүнтэй тайзан дээр ерөөсөө гарч үзээг л дээ. Гэхдээ баг хүн байхгүй гэж баг бодоол тэгэл дуул хийл гэж би бодож байгаа. Би ийм олон хүнтэй тайзан дээр ерөөсөө гарч үзээг. Гэхдээ өөртөө итгэлтэй байгаа. Амжилт хүсье. Баярлалаа. Ер нь дуу дуулаа тайзнаа гаргаж чам юу нэг гоё санагддаг вэ? Ямар мэдрэмж төрөлдөг вэ? Их гоё. Од болсон юм шиг санагддаг. Цаашдаа ер нь яг дууны чиглэлээр яваад ингээд дуучин болно гэж мөрөөддөггүй ер нь яг ямар мөрөөдөлтэй вэ? Дуучин болох мөрөөдөлтэй. Хичээгээр амжилт. Баярлалаа. Би дуучин болно. Би урлагийн хүн болно хэмээх энэ хүүхдүүдийн гэгээн хүсэл мөрөөдлийг тэдний хөгжлийн бэрхшээл хязгаарлаж чадахгүй. Тиймээс тэдний хүсэл мөрөөдөл биелэхэн дамжиггүй. Учир нь тэд чадна л гэж бодсон бол тэд чадна. Учир нь хүний хөгжлийн бэрхшээл зөвхөн хүний зүрх сэтгэл, оюун бодолд байдаг үлээ. Хамтдаа нэмсгэлийн урлагийн их наадмаас Light News мэдээллээ.